1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд Манжчин өрний харьяатаас гарч тусгаар улс улсноо тунхаглан зарласан явдал бол монголчуудын бидний эдүүгээ амьдран байгаа 90 үеийн гол агуулга болсон юм а. Учир нь 1911 оны 12 сарын 29-нд монголчууд энхүү тусгаар тогтнож бие даасан улсаа тунхаглан зарлаагүй болвол монголчуудын цаашдын хувь заяа хэрэгсэн бэ гэдэг асуудал бидний өнөөгийн гүн ухааны гол асуудал болж тавигдах учиртай. Хэрвээ бид нар Манжин ноёрхлыг төлхөн унгаагүй энэ хэвээрээ үлдсэн бол бидний хувь заяа монголчуудын хувь заяа улс төрийн газрын зургаас игнэгт эргэж сэрэхгүйгээр алга болох байсан. Бидний өнөөгийн нүдэн дээр ил байгаа манай өмнөд монголчуудын байдал, бидний сайн мэдих буряд монголчуудын байдал хэрхэн үе хурж ирснийг бид сайн харж тунгааж байдаг. Энэ л хувь заяа бидний хүлээх байсан. Тэм учраас 1911 оны 12 сарын 29-ний өдрийн энэ үйл явдал бол монголчуудын 20 дугаар зууны 90 үеийн үндсэн агуулга нь эдүүгээ бидний бахархалд үйл явц бол яах аргагүй мөн. Их түүхийн буудаснаа. Монголчууд Юан улс ботрон мөхөж өөрийнхөө их нутагт эргэж ирсэн. Энэ үеэс монголчуудын дунд ужиг үргэлжилсэн бутрал, хямрал гарсан. Үүнийг бид сайн мэд. Нэгэнт их улс нурж унсан учраас түүний уналт бууралтан ч гэсэн удаан жил үргэлжилсэн. 1368 оноос 1600 оны дунд үеийн хүртэл ингэж үзвэл үндсэндээ 400 шахам жил монголчууд энэ улс төрийн бутрал, хямралт байдалд оршиж ирсэн. Ийм учраас монголчуудын энэ бутрал, хямралт байдал биднийг харийн дарлалд, харийн иргэшээлд оруулах гол үндсэн нөхцөл нь болсон. Тэгэхээр хэдийгээр монголчууд энэ үйл явцыг мэдж ирсэн ч гэсэн өөрсдийнхөө дотоод эв эийг бэхжүүлж чадаагүй энэ үйл явц нь бол Монголын хожимын түүхэнд маш их сургамжтай түүх болж үлдсэн. Энэ нь Манжин иргэшээлд орсон явдал байна. Ингээд 1636 онд манай өмнөд Монгол, 1691 онд Алх Монгол, за 1755-аас 58 онд манай Баруун Монгол ингэж Манжин иргэшээлд орсон. Үндсэндээ бол Манжинаар энэ 120 гаруй жилийн турш өөрийнхөө нөлөөг Монгол тогтоохын төлөө тэмцсэн гэсэн үг. Үндсэндээ монголчууд 120 гаруй жилийн турш Манжин эсрэг тэмцсэн гэсэн үг. 17 дугаар зууны сүүлч 18, 19 дугаар зууны туршид Монгол орон Манжин эзлэн түрэмгийлэгчдийн иргэшээлд орж төрийн тусгаар тогтнолоо алдсан билээ. Монголчууд дотоод хямрал бутралаасаа болж хүчин суларч байсныг мэн улс овжноор ашиглан Монголын дотоод хямралыг улам дэвэргэж байлаа. 15-аас 16 дугаар зуунд шинээр тодрон гарч ирсэн Манжчин улс Монголын энэ дотоод хямрал бутралыг ашиглан өөрийн талдаа элсүүлэх, эзлэн авах улмаар Монголын хүчээр мэн улсад довтолж эзлэн авах улс төрийн чиг шугамыг баримталж эхэлсэн. Энэ үед монголчуудын өмнө Манжчин гүрний эсрэг тэмцэх эсвэл Манжтай эвсэж мэн улстай дайтах нөхцөл байдал үүссэн. Ийм нөхцөлийн дунд Монголын улс төрийн хямрал бутрал улам бүр үргэлжилсээр хүчин сулран доройтсоор байлаа. Энэ үеийг Монголын улс төрийн бутралын үе, бууран доройтсон үе гэж нэрлэдэг. 1636 онд өмнөд Монголыг Манжинаар иргэшээлдээ авсны дараагаар 1644 онд Монгол Манжин цэргийн хүчээр Бээжин хотыг эзлэн авч Мэн улсыг унагсан. Энэ Мэн улсыг унагсан явдал бол Манж улс хүчирхэгжих хамгийн том нөхцөл нь болсон. Өмнө нь Юан улсын харьяанд байсан. Түүнийг уламжлалж аваад өөрийн ноёрхлыг тогтоочход байсан Мэн улсын газар нутаг, түүний эдийн засаг, цэргийн бүх хүч чадал тэдний мэдэлд ирлээ гэсэн үг байна. Тэмцэл бол нэлээд
эгзэгтэй болж эхэлсэн. Нэгэнт одоо манж Монголын хамтарсан зэрэг Мин улсыг устгаад тэгээд энэ улс төрийн хувьд хүчирхэг болцсон манжийн эсрэг монголчууд бас тэмцэхэд хэцүү болж эхэлсэн. Түүний хажуугаар Монголын дотоод нэг том дайн дэгдсэн нь одоо халах хоёрдын дайн байлаа. Галдан тэргүүтээ одоо баруун Монголын том ноёдууд халахыг бүрэн эзлэж тэр чигээрээ одоо манжийг эсрэг Монгол улсыг босгох ийм үйл явдал өрнөхөд Засаг хаан, Сэцэн хаан болон одоо бусад халахын ноёдууд бол энэ галдантай улс төрийн эвсэг бодлого явуулж чадаагүй. Галдан хаан ч гэсэн одоо өөрийн энэ үйл ажиллагаагаа зөв гэж үзээд дотоод хямрал хурцдахж байгаагаа бас хараахан олж харж чадаагүй. За энэ бол Монголыг бүр солируулчихсан. Тэгэхээр монголчууд өөрсдөө энэ гадаад улс орнуудын улс төрийн нарийн бодлого өөрсдийнхөө дотоод хямралыг бас олж харахгүй байсан юм уу гэвэл хараахан бас тийм биш үү. Аль болохоор ЭВЭ хичээх энэ Мин улсын довтлогоог зогсоох манжийн гадаад улс төрийн бодлогыг бас өөрийнхөө үйл ажиллагаанд таацуулж нийцүүлэх гэсэн ийм улс төрийн бодлогыг бол манай монголчууд явуулсаар ирсэн. Хэдий тийм боловч монголчууд төр ёсны уламжлалан орхиж бусдын ёсонд бүрмсэн автсангүй, харин ч язгуурын төр ёсон сэргээхээр удаа дараа оролцсон боловч тухай бүрд хүч мөхөстөн ялагдсан нь цаашид олон монголчуудаа хамарч хүчээ нэгдгэн зохион байгуулалттай эв нэгдэлтэй тэмцэж гадаад дотоодын хүчний харилцааг сайтар харгалзан хөдлөх тухайд хэрэгтэй сургамж болсон юм а. Тэгээ ийм эгзэгтэй хявцаантай үед бол монголчуудын энэ улс төрийн эв нэгдлээ хангах, за дотоодын энэ эв нэгдлийг бэхжүүлэх нэг үйл ажиллагаа хийсэн нь энэ Монгол улсад шашин дэлгэрүүлэх үйл явц байсан. Ер нь 1500-аад оны үеэс эхлээд монголчууд энэ төвдөд дэлгэрсэн ламын шашныг одоо өөрийнхөө оронд дэлгэрүүлэх, түүний үзэл сурталыг одоо нийт монголчуудад түгээх энэ бодлогыг явуулж эхэлсэн юм байна. Яагаад тэгэхээр тус тусдаа бие даачсан энэ олон эрх мэдэлтэй хан вангуудын үйл ажиллагааг оюун санааны хүчээр нэгдэх хэрэгтэй юм байна гэдгийг л монголчууд олж харсан хэрэг байна. Тэгээ одоо өмнөд Монголын хамгийн одоо нөлөөтэй том ноён Төмөдийн Алтан хаан энэ үйл ажиллагааг бол оройлон эхлүүлсэн. Төвдөд бурхны шашин хүчтэй дэлгэрч төр засгийнхаа эрхэнд нөлөөлж байлаа. Үүний зэрэгцээ Зонхова богд тодорч шашны шинтгэл хийж бурхны шашныг төвдийн уламжлалт шашинтай уялдуулан шинэ урсгалуудыг гаргаж ирсэн цаг үе байлаа. Энэ нь монголчуудад их таатай санагдаж шашны нөлөөгөөр нийт монголчуудыг нэгэн захиргаанд оруулах Монголын улс төрийн санаатай зохицож байлаа. Тэгээ 1570-аад оны үед бол энэ төвдийн их лам хатам жамцыг Төмөдийн Алтан хаан өрж авчирч Далай лам гэсэн цолыг өргөөд одоо шашны тэргүүнээр заллаа штэ. За үүнтэй зэрэгцээл одоо Төмөдийн Алтан хаанаас ахуулаад халахын одоо автаа Сэцэн хаан хүртэл энэ Монголд шашин дэлгэрүүлэх ажлыг хүчтэй явуулж эхэлсэн байна. Тэгээ энэ нь ч бол одоо нийт монголчуудын санаа сэтгэлд нийцэж эхэлсэн. Яагаад тэгэхээр нэгдсэн одоо шүтлэг, нэгдсэн үзэл санаатай энэ болох үйл явдал нь хоорондоо эвлэж өгөхгүй байгаа энэ ноёд төшмдүүдийг эвлэрүүлэхэд тустай юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. За энэ одоо гол гэрчин нь бол энэ анх дугаар богдыг тодруулсан үйл явдал байгаа шүү дээ. 1640 он буюу 1600-аад оны одоо дунд үе болж ирэхэд Монголд бол ламын шашин бол хүчтэй дэлгэрж эхэлсэн. Эрдэнэ 100 хийдэг төвлөсөн одоо томоохон шашин мөргөлийн газар байсан бол одоо анх дугаар богдод зориулсан амар баясгалант хийд. За дараа нь одоо 2 дугаар богдод зориулсан Дамодар жалан хийд гэх мэт томоохон сүм хийд байгуулагдаж лам нар бол одоо олноороо шашин номод орж ингэж энэ Монголд бол шашин төгөж эхэлсэн. Монголчууд бол дэлгэрсэн энэ шарын шашны энэ үзэл санаа бол монголчуудад дэлгэрч нэвтрэхтэй энэ Монголын өмнөх одоо тэнгэр үзэл бөөгийн одоо энэ
зан үйлтэй холбогдож уялдаад Монголын гэсэн өвөрмөц энэ шашин бий болцсон байсан. Анх дугаар богд тодорсноос хойш бол монголчуудын энэ дайн дажин эвлэрэл одоо талцал бол өөр шатанд гарч ирсэн түүхтэй. Яг үүнтэй холбоотойгоор бол одоо монголчуудын нийгэмд эзлэх байр суурьнд лам нарын үүрэг нөлөө их болж ирсэн. Манжичин улс 19-р зууны дунд үеэс өрн дорны түрэмгийн улсуудын иргэшээлд орж улмаар Монголд явуулж байсан уламжлалт бодлого хуучин хууль журмаан зугуухан өөрчилж Монголыг гадаадынханд нээлттэй байлгах мөн үе олон хятад иргэд олноороо нүүдэллэн ирж гадар тариалан эрхлэн амьдрахын зөвшөөрөх болсон нь тэр үед Манжичин улс даяар хэрэгжиж эхэлсэн шин засгийн бодлого гэгчийнх нь илрэл байсан бөгөөд тэр нь хятад биш үндэстнүүдийг хүчээр хятад уусгахад чиглэгдсэн нь илэрхий болж байсан юм а. 1800-аад оны ихэнх үеэс эхлээд Манжичин улсын дотоод байдал их хүндэрч эхэлсэн. Одоо барууны томоохон орнууд Англи, Франц, Португал, Испани гэх мэт одоо орнуудын энэ үйл ард хятадд их хүчтэй нөлөөлж эхэлсэн юм л да. Хятад оронд хар тамхи нэвтрүүлсэн явдал байна. Тэгэхээр хүн ардын хар тамхинд оруулж байж тэгээд дотоодын хямралыг үүсгээд энэ үйл явцынхаа үр дүнд одоо Манжичин улсын газар нутагт энэ барууны өндөр хөгжилтэй орнууд ноёрхох боломж олж авсан. 1800-аад оны дунд үеэс төгсгөл үе хүртэл Манжичин улсын дотор хар тамхины 1-2 дугаар дай ингэж явагдаж энэ нь Манж улсыг ихэд сулруулсан. За энэ үйл ажиллагаанд бол монголчууд нөгөө Манжтай байгуулсан аман хэлцээрийн дагуу цэрэг үлдэж оролцож илээ шүү дээ. Манж нар монголчуудыг холбоотноо болгосны гол зорилго бол Монголын цэргийн хүчийг ашиглах явдал байсан. Тийм учраас 18-аас 60 насны одоо бүх монголч эрчүүдийг цэрэг татаж энэ дайнд татан оролцуулж илээ шүү. Тэгэхээр энэ монголчуудын энэ цэрэг дайны энэ хүчирхэг байдал бол энэ Манжийг бас оршин тогтнох, түүнийг өөрсдийг хамгаалахт нь бол тун чухал нөлөө үзүүлж ирсэн. Тийм ч учраас нөгөө талаараа бол Манж нар бол цагаан армиас хойш хятад иргэн нэвтрэх энэ үйл явцыг хатуу хорж зогсоож ирсэн. Тэнд бол хятад иргэд худалдаа 8 эрхлийг хоригдсон, хятад хүн Монгол нэр авахыг хоригдсон, 6 сараас дээш хугацаагаар Монголд оршин суухыг хоригдж ирсэн, Монгол эмэгтэй хүнтэй суухыг хоригдж ирсэн, Монгол оронд газар тариадын эрхлэхийг хоригдж ирсэн. Зөвхөн одоо өөрийн 8 худалдаа хийхийг л одоо дэмжиж байсан шүү дээ. Тэгэхээр энэ байдал бол нөгөө монголчуудыг хятадын энэ уусах нөлөөнөөс авран хамгаалах, монголчуудыг одоо энэ бие даасан оршин тогтнохын боломж нөхцөлийг бас хангаж ирсэн. Харин тэгээд 1800 үеийн энэ оны дунд үеэс эхлээд энэ байдал бол алдагдаж эхэлсэн байна. Хятадын одоо дотоодод эдийн засгийн хүндрээд Манжичин улс одоо өөрийн хүч нөлөөгөөр барьж чадахгүй ийм байдал бол үүсч эхэлсэн байна. Тэгээ үнийг ч бас одоо монголчууд бас мэдэрч ирсэн. Ийхүү Манжичин улсын харгас боронгүй дэглэмийг эсэргүүцсэн ард олонны тэмцэл 19-р зууны дунд үеэс улам хүчтэй өрнөх боллоо. Ер нь бол 1830-аад оны үеэс эхлээд монголчууд энэ Манжийн эсрэг янз бүрийн одоо жижиг том хөдөлгөөнүүдийг явуулаад эхэлсэн байдаг. Одоо архивнд байгаа зарим мэдээнээс үзэж хахад бол өөр 1830-аад оны үед энэ одоо лам нар голлсон хүмүүс бүлэг хэсэг болж нэгдэж хятадын худалдаачид мөнгө хөлөгчдийн эсрэг тэмцдэг. Тэдний дээрэм дэлгүүр одоо хоршоодыг нь талж устгадаг, өрийн дансыг шатаадаг ийм үйл явдлууд нэлээд газар авсан. За түүний зэрэгцээгээр одоо бидний сайн эрс гэж нэрлэдэг жилийн сайн эрсийг хөдөлгөөн өрнөж одоо энэ Манжичин улсын нутаг руу орж байгаа Монголын мал хөрөнгийг эргэж туух. За олзолж авсан одоо мал сүрэг адууга ард нийтэд тарааж өгөх ийм үйл явц гарч ирсэн шүү дээ. Одоо жилийн сайн эрсийг хөдөлгөөнч гэж хэлж болохоор Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрсэнтэй холбоотойгоор
нийгмийн голлох давхар лам нар болжээ. Лам нар сүм хийдэд төвлөрч суудаг тул аливаа мэдээллийг хурдан солилцож төргөн хугацаанд түгээдэг нийгэм улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг тунгаан хэлэлцдэг ард иргэд лам багш нараараа дамжиж улс оронд болж байгаа үйл явдлын мэдээллийг олж мэддэг байсан нь лам нарын нөлөө хүрээ өргөжих бодит байдлыг бий болгож байлаа. 1800 оны үе гэхэд Монголд бол энэ орхны шашин сүм хийдийн үйл ажиллагаа нийгмийн тэргүүлэх үүргийг гүйцэтгэдэг болсон байсан. За энэ үйл явц нь бол энэ монголчуудын 1911 оны үйл явцад нөлөөсөн. Яагаад гэхээр сүм хэд энэ лам нарыг тойрсон энэ үндэсний эрх чөлөөний үзэл санаа, ийм дангаар орших үзэл санаа, энэ манж хятадын мөнгө хөлөгчдийг эсэргүүцэх үзэл санаа сүм хийдэд төвлөж төвөөр дамжин олон нийтэд хүрж исэн учиртай. Дээр нь богдын институт байж. Анх дугаар богдоос эхэлсэн энэ богдыг тойрсон монголчуудын оюун санааны нэгдэл бол нийт Монгол туурхтны энэ нэгдлийг хангагч гол хүчин зүйл болсон. Монгол туурхтан бүр бурхны шашны шүтлэгтэн болсон юм. 1910-ад оны үед Монголд орж ирсэн тэр Сандо Амбан гэж хүмүүний энэ үйл ажиллагаа бол бас монголчуудын дургүйцийг ихээхэн хүргэсэн. Энэ хүн Монголд шинэтгэл явуулна гэсэн нэрийн дор Монголыг хятадчуулах бодлогыг идэвхтэй явуулсан. Энэ бол өөрөө уг нь Монгол угсааны хүн шүү дээ. Хятадсан Монгол хүн. Тэгээ манжийн төлөөний хүн болж Монголд ирж суурьчихтаа энэ Монголын нийт Монгол туурхтын үндэсний эрх ашиг гэдгийг биш. Тэр манжийн төр, манж хятадын төрийн ялангуяа хятадчсан манжийн төрийн бодлогыг Монголд бол тууштай явуулах хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. За энэ үйл ажиллагаа бол монголчуудын нийт монголчуудын дургүйцийг их хүргэсэн. Тэгэхээр эндээс бид ямар нэгэн зүйл харж байхад улсын том эрх ашиг, Монгол туурхтны эрх ашиг гэдэг бол хамгийн чухал юм байна гэдгийг энэ үйл явц дандаа харуулж байна. Манай Монголын бичиг эрдмийн сар болсон мэрэгдүүдийн нэг түүхчил Хамсрангийн Дэндвгай Монголын товч түүх зохиолдон манж хятадын эзэрхэг харгисын хэтэрхий дарлуудыг олон онд эдэлж зовлон гашуун нь өрнөж тэсэжгүй болсны учраар тэрхүү зовлон зүтгүүрээс хэрхэн ангижрах арга замыг эрэл хийлж ар өврийн олон монголчууд бичиг мэдээгээр харилцсан нэвтрэлцэж ахуй цагт богд живцэнтэн подогтаас 1900 дугаар онд Даалан Бадамдорж зайсан цэрэн оцсор нарыг их Орос улсын засгийн газраа тусгай захидал бэлэг авахуулан одуулж тусламж хамгааллыг гуйсныг Орос улсаас тэр даруйд хэрэг болгож үдсэнгүй хойшлуулсан зүйл буй хэмээн бичсэн байдаг. 8 дугаар богдын үе хурж ирэхэд бол энэ улс төрийн нэгдэл тэмцлийн үйл явц болон хүчтэй болсон. 1895 онд богд гэгээн Даалан Бадамдорж цэрэн одсор нарыг нууцаар хаант Орос улс руу явуулсан. За энэ явуулсны цаад учир нь бол ер нь монголчууд энэ манжийн төрөөс салаад тусгаар бие даасан улс болж хөдлөвл танаа хаант Орос улс хэрхэн үзэх вэ гэдгийг тантсан юм. Энэ бол бүр 1895 оны үйл явц шүү дээ. Яагаад монголчууд ингэж хөдлөг гэхээр манжчин улсын дотоод улс төрийн байдал эвгүй болчихсон. Хэврэг болчихсон. Дээр нь манжийн төрөөс монголчуудын газар нутагт хятад тариачдыг оруулахгүй, тариалан тарихгүй, за сууршин амьдрахгүй гэсэн үйл ажиллагаа зөрчигдөд эхэлсэн байна. Үндсэндээ 1890 он гэхэд бол манж улс эдийн засгийн хүч чадлыг бол гадаадын өндөр хөгжилтэй орнуудад алдчихсан. Үндсэндээ Англи, Франц, Америкийн нэгдсэн улс, Япон, хаант Орос, Австри, Унгар гэх мэтийн 8 улс орон энэ манжчин улсад ноёрхоод эхэлсэн. Монголчууд тусгаар орших санаа бодлыг өвлөж эхэлсэн байна. За үүнийг илэрлэл нь бол саяны энэ хаант Орос руу илч зарсан явдал байна.
Тэгэхээр хаант Орос бол энэ Бадамдор Цэрэн Одсор нарт яг хуу та нар бол одоохондоо энэ бодлыг өөрлөхөд арай эрт байна. Хэрвээ ямар нэгэн үйл явц болоход хаант Орос улс бол бас дэмжихэд бэлэн гэдэг энэ үдэл санааг бол илэрхийлсэн байдаг. Тэгэл энэ үеэс эхлээд ер нь болон монголчууд манжаас салъя өөрийнхөө одоо өмнө манжид дагаар орохоос өмнө байсан тэр 1636 оноос өмнөх энэ газар нутагтаа өөрөө бие даан оршио гэдэг үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. За яг үүнтэй зэрэгцээд өмнөд Монголд одоо энэ манжийн эсрэг, манжийн шин засгийн эсрэг хүчтэй бодлогыг явуулж эхэлсэн. Өөр Монголын томоохон ноёд их оронч хүмүүс халах Монгол нууцаар хөрөлдсөн ирж 8 дугаар богд Жавзан Домботой уулзаж хэрхэн манжаас өтөр түргэн тусгаарлаж эрхчлөө тусгаар тогтнолоо олох талаар хэлэлцэж байлаа. Яагаад гэхээр богд гэгээн бол үндсэндээ Монголын нийт ард түмний оюун санааны эцэг юм. Богдыг болол монголчууд нийтээрээ дахиж үтдэг. Богдын дүндэн бол монголчуудын хувьд хууль. Тийм учраас энэ богдыг тойрсон энэ улс төрийн үйл ажиллагааг Монголын язгууртнууд идэвхтэй явуулж эхэлсэн. За үүнд оройлон оролцсон гол хүмүүс бол Даалам Цэрэн Чимэд, Чин Ван ханд дорж Сайнавын хаан Намнан Сүрэн, за өөр Монголын одоо Хайсан гүн Удайнаар гэх мэтийн тэргүүтэй одоо халахын томоохон ноёдууд байлаа шүү. Тэгэхээр эдний энэ удирдлага оройлон оролцсон энэ үйл явцыг бол богд үндсэндээ чиглүүлж зохион байгуулж ирсэн. Тэгэхээр 17 дугаар зууны сүүл энэ Аз даяар түрэн гарч ирсэн том манж гэдэг том гүрний хэрэгшээлд яхарга одоо хүчин давтаж орсон ийм одоо үе. Тэгээ энд одоо хүчин давтсан энэ одоо үеийг даван туулах эндээс одоо өөрийн одоо улсаа сэргээ мандуулж Монгол төрийн гал олонтыг сэргээх энэ одоо чухал хүнд үүрэг тухайн үеийн шашны зүтгэлнүүдэд бол яхарга ноогдсон. Мөн төрийн алтан уургийн одоо ноёдод энэ үүрэг бас ноогдсон. Монголын ноёд дээд лам нар үүнээс урд манжчин улсын шин засгийн бодлогыг эсэргүүцэж байсан бол энээс цаашлаад хятад хөрөнгөтний хувьсгал өрнөж улмаар монголчуудын үндэсний эрх чөлөөний тэмцлийг хаант Орос улс дэмжих болсон цаг дор Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнан мандуулах шин санааг томьёолон гаргасан нь монголчуудын манж хятадын харгас ноёлын эсрэг тэмцэл шин шатанд дэвшиж үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон төлөвшсөний илрэл болжээ. Тэгэхээр манжийн төр дорой тунгууд 1911 онд одоо бидний сайн мэддэг Синхан хувьсгал гэж ярьдаг. Хятадын хувьсгал бас өрнөсөн. Энэ хувьсгалын үр дүнд бол манжийн дэглэмийг унгаад одоо Сүм Ятсын тэргүүтэй одоо хятадын хувьсгалч засгийн эрхэнд гарсан. Богдож явсан Домбо хотогтой бээр 1911 оны хаврын тэргүүн сард Харьяат олон шавь нараас өргөсөн айлтгал бичгийн хариуд лүндэн буулгахдаа ер нь альва юмд цаг хэмжээгүй нь огтгүй бөгөөд манж хятадын энэ байдал цөм цаг болсон тул болоо. Одоо Монгол овогтон олон аймаг бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаан баттгам мандуулж бусдын эрх мэдэлд даралгдан зовлон зүдгүүрийг үзэхгүй байх цаг болсон. Гэвч бүгдээрээ нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхийг харгалзан бас лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адил авралдаан авсаар бүлгөө. Миний энэ үгийг улам лам надад бишрэн мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил яаран сонсгол зохимой хэмээн айлдаж байжээ. Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тухайн үеийн нэг ёсны
улс төрийн мөрийн хөтөлбөр гэж болох богд гэгээний дээрх лүндэнг хэрхэн хэрэгжүүлэх тухайд хэсэг ноёд лам нар их хүрээнд хуралдан хэлэлцээд Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд эрхлэн удирдах байгууллага гэдгийг 1911 оны 11-р сарын 30-нд Түшээдхан аймгийн Чуулган дарга засаг улсын түшээгүн Чагдаржавар толгойлуулан Чингиван хандад орж даалам цэрэн чимт нарын ноёд лам 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байжээ. За бидний сайн мэдэх одоо хэд хэдэн томоохон ноёдын хуралдаан болол нөхдөд болж манжаас хэрхэн салах вэ гэдгээ ярилцсан. За энэ ярилцлагын дотор бол үндсэндээ дараагийн одоо засгийн газрын асуудал бас байж ирсэн. Яг тэгэхээр богдыг бол хаан болгох нь бол тодорхой болцоод байсан. Тэгэхээр монголчууд бол богд хаан, за ингээ алхын дөрвөн хаан, ноёдууд, утаг тувилгаад, даалан цэрэн чимд гээд бүгдээрийн бол одоо айхтар тухайн үеийн нөхцөл байдлыг одоо мэдэрч ойлгож ирсэн байна. За тэгээд урд одоо манжийн төр суларч, унах цаг ойрцсон. За бүр өмнө талд нь одоо бүгд найрамдах зүйлийн засаг тогтоосон энэ байсан байна. За тэгэхээр ер нь юу юуг манжийн төр унах юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээрээс за мэдээж бас урдаас хэл авсан байна. Тэгэхээр маш яаран сандран за ер нь бол одоо хамгийн боломжтой хугацаа бол 1911 оны 12 дугаар сарын 29. Цагаагчийнхаа жилийн өвлийн дундсрын шинэ 9-ний өдрийг бол одоо мэдээж хамгийн сайн өдөр байна гэж сонгосон байна. За энэ яагаад ингэсэн бэ гэхээр 3 хоногийн дараа Манжи хаан бол унсан юм аа. Тийм тэгээд оронд нь дундад иргэн улс байгуулагдсан. За ингээ энэний өмнө бол мэдээж 12 сарын 1 гэхэд тэр хүрээнд байсан Манжи хаан хөөж явуулсан. 12 сарын 4 гэхэд үндсэндээ хөөгд явуулсан. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манжи чин гүрний ноёр холыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж 8 дугаар богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхэт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далба, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж 5 яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган тусгаар тогтносон богд хаанд Монгол улсыг байгуулсан юм. За энэ ёслолд оролцсон хүмүүс, энэ ёслолын одоо гадна цугларсан, нүд алдам их хүн цугласан гэж байгаа тэр хүмүүс бүгдээрээ морин цагт баруун өвдөг дээр 3-тай сөгдөж 9-тэй мөрөгсөн байгаа. За ингээд бол Монгол тусгаар тогтнол төр болсоо оллоо. Бид эрхчлөө тусгаар тогтнол нар үзлээ гээд одоо баярын үлэмс туслуулан магнит нийлэл баярлсан гэж их сурвалжид аман төвхөд бичигдсэн байх юм аа. Өвөг дээдэс бол ямар ухаантай байсан гэвэл бид тэртээ 1636 онд жишээ нь өвөр Монгол манжид дагаар ороход альсвал 1691 онд халах Монгол манжид дагаар орохдоо хятадтай биш манжийн чин гүрэнтэй одоо холбогдсон. Хятадтай холбоотой байгаагүй маа. Тийм болохоор одоо ингээд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад маргааш нь 1911 оны 12 сарын 30-ны өглөө манжийн засгийн газарт 3 одоо яамд цохилгаа явуулж байгаа. Бид өмнө байгуулсан холбоотны гэрээнээс гарч төр улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаа. Энэ газрын эзэн уул эзэн одоо эзэн сууж өөрийнхөө газар нутагт эзэн суулаа шүү гэдгийг одоо тунхаглан зарласнаа бол илэрхийлсэн тийм нот цахилгаан бичиг манжийн засгийн газарт явуулж байгаа. За энэний утга юу байсан гэвэл бид нэгдүгээрт хятадтай бол одоо холбоотой байгаагүй. Манжийн одоо ихшээл одоо тэр засгийн газарт байсан гэж. За нэгэнд одоо зарж байгаа. Тэгээд бид тэр холбоотны гэрээ байгуулсангаа тэрийгээс одоо гарч төр улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлж гин шүү гэдгийг манжийн засгийн газарт хандаж байгаа. За энэ үед бол Монголын одоо олон одоо ноёдууд, за Монголын одоо олон одоо алтан урагийн одоо язгууртан дээдсүүд, за тэгээд мөн одоо Монголын одоо олон лам хуургууд, хотох товлгаадууд, за тэгээд бүх одоо ард түмэн ч гэсэн одоо үн дээрэн бол одоо нэгдээд за тэгээд бүгдээрээ одоо нэгэн зэрэг нэгэн одоо дуу хоолойгоор одоо богд хаанаа одоо ширээнд залсан. За 11 онд Монгол улчууд тусгаар тогтнол төр улсаа тунхаглан байгуулад хоёр зүйлийг онцлон хэлсэн байгаа. Язгуур үндэс гэж байгаа.
За энэ юу гэсэн үг юм бэ гэж. Энэ бол эзэн Чингисийн байгуулсан Монголын төр сэргэж байна гэдгийг ямар ч хүнд хоёрдмол утгагүйгээр ойлгуулж байгаа юм. Язгуур үндсээ бид сэргээж байна гэж. Тийм учраас улсын цол Монгол гэж. За энэ бол эзэн Чингисийн байгуулсан их Монгол улсын галгалмт сэргэж байна гэж. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь оны цол олноо өргөгцөн гэж. За энэ бол Бурхны ичний тэргүүн Богд хаан эзэн хаан суус он тоол юм а гэж. Тэгээд их хүрээг улсын нийслэл болгож зарласан. Тийм учраас Богд хааны зарилгаар байгуулсан засгийн газрын 5 сайдын 4 нь алт уургийн ноёдууд байгаа. Аливаа хувьсгалын гол асуудал бол засгийн эрхийг авах явдал. Тэгвэл их хүрээнд байсан манжийн засаг захиргааг хөөн зайлуулж олнон өргөгдсөн Богд хаант Монгол улсын хаан төрийг дөвхнүүлж засгийн газраа байгуулсан нь монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн ялалт болсон юм а. 2000 жилийн өмнө Хүннүүгийн эзэн түрэн гэж том эзэн түрэн байлаа. Тэрнээс 1000 жилийн хойно 12-13 зуунд Монголын их Монгол улсын төр гэж Монголын эзэн түрэн бас байлаа. Үүнтэй адил энэ том язгуурын монголчуудын тэр их эgerэл хүсэл тэ энэ төрийн мандал буурлыг нухчааг даван туулж золон бэрхшээл олон зүйлүүдийг хамтдаа даван туулаад туйлаас гол хүсэжсэн зүйлүүд монголчууд эрхчлөө тусгай тогтнолоо сэргэн Монгол төрийн галгалмтыг сэргэх энэ явдал байсан. За Монголын галгалмт төрийг сэргэн мандуулахад Алтан уургийн ноёд мөн Богд Усандан Ботгтын эргэн тойронд байсан ялангуяа энэ шишний сэтгэлнүүдийн үүрэг оройлол маш өндөр байсан. Тухайн үед Богд Усандан Ботгттай хамгийн их шадралан ойрлолт энэ шишнийх нь номын үүлийг дэлгэрүүлэх энэ үйлсийг нь түгээн дэлгэрүүлэхэд оролцож явсан хотог төвлөгөөд маань эргээд Монголын галгалмт Монгол төрийг сэргэх энэ төрийн үйл хэрэгт бол хүчин зүрх зайлшгүй юм үүрэгтэй оролцсон. Богд хаан өөрөө айлцсан гэлээ гэсэн тийм нэг айл дүр байдаг л да. Тэрний үхтэй зэрэг бол Монголын тусгаар тогтнолыг цааш нь үргэлжлүүлэн авч явахад бол лам нар маань надад хамгийн их тус боллоо гэж. Тэгээ ноёдууд тэрийг бол яах вэ гэхтэй зэрэг цаанаас нь өөрсдийн гэсэн эхнэр хүүхдтэй ар гэртэй байдаг учраас ямар нэгэн байдлаар бол дарамт шахалт үзүүлдэг юм байна. Гэтэл бол тухайн үед үеийн тэр лам хуургууд бол ерөөсөө ямар ч ар гэргүй бага наснаасаа сүм хийдэд суудсан цагил саваартай эхнэр хүүхдгүй ийм улсууд байсан учраас бол зөвхөн өөрийн ганц амиан бол Монголынхаа тусгаар тогтнолын төлөө ингээд зориулан ингээд зүтгэх ийм зүйлүүд бол их байсан. Тэгээд эдгээрийн хүчинд бол Монгол улсын тусгаар тогтнолоо дахин сэргийсэн ийм юм. За 1911 оны 100 хавраас бол энэ хувьсгалын үйл ажиллагааг бол эхэлсэн байдаг. За энэ эхэлсэнтэй холбогдох баримтууд бол мөн хадгалагддаг. Өөрөөр хэлбэл энэ хувьсгалыг гол хэргийг төр ерөнхийлөн шийдэх газар бол байгуулагдсан байдаг. За энэ газарт холбогдох баримт бол Үндэсний төв архивын сан мөрөгт бол хадгалагдж байдаг. 1911 оны 12 сарын 29-ны өдөр бол 8 дор Богд Жавзандан Ботгтыг бол Монгол улсын хаан ширээнд бол өргөмжлөн залсан байдаг. За энэ залсантай холбогдуулж мөн Богд хааны анх удаа улсын эзэн хаан болсныхаа дараа буулгасан зарлиг буюу хишиг тархах зарлиг гэдгээр судлаачид бол маш сайн мэддэг. Энэ зарлагын их баримтууд бас мөн ялгаахгүй хадгалагдж байна. Шинээр байгуулагдсан, шин тулгаар байгуулагдсан Монгол улсыг удирдан жолоодох 5 яам байгуулагдсан тухай мөн энэ хувьсгалд гарамгаа үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг гавьяа шагналаар шагнасан болон засаг ноёдуудыг цол хэрмээр шагнасан, өндөр настан хүмүүсүүдийг хөхүүлэн шагнасан. За ял оноосон буюу хэрэгт холбогдсон хүмүүсийн ялгаас чөлөөлсөн ийм зарлиг байдаг. Богд хаанаас дэлхийн нөлөө бүхий 9 орндууд Монгол улс бол тусгаар тогтносон улс болсон юм а гэдгийг албан ёсоор зарласантай холбоотой бичгүүд. 1912 онд бол энэ цэргийн яам, гадаад яам, дотоод яам гэдэг энэ 5 яамдын ажиллаж байсан төшмдүүд, албаа хаагчид бол үнэхээр жамсран сахиусны өмнө тангараг өргөж төрд нэг цэгц үнэнчээр нийгмийн үзүүр сэтгэлээр бид ажиллана гэдгээ албан ёсоор тангарагсан бичгүүд мөн Үндэсний төв архивын сан мөрөгт бол хадгалагдж байна. Ингэж хязээнээсэн Монголын төрийн галгалмт болж байсан Ар Монголын нутагт шашин төрийг хослон барих хаант төрийн хэлбэрээр Монголын төр ёс сэргэн мандсан нь
монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гардсаагүй ялалт, хувьсгалт, эргэлт байлаа. Их хүрээнд богд хааныг одоо ингээ ширээнд нь залаад ингээд одоо Монгол улс тусгаар тогтнолоо одоо зарлан тунхаглаж олон одоо гадаадын зочид төлөөлөгчдийг одоо өрн залаад энэ одоо ёсол үйлийг одоо хийж байх үед бол ер нь одоо Монголын бүхий л одоо хөдөөгөр одоо юу гэдгийг сүм одоо хүрээ хийдүүд бол түүн зориулж одоо хурал намаа хурж за тэгээд Монголын одоо ард түмэн эгэлжирийн одоо ард түмэн бүгд бол их хүрээ рүү одоо харж бол цай сүмнийхаа дээжийг хүргэж ингэж одоо бүгдээрээ одоо нэгдэж бол ингээд тусгаар тогтнолоо одоо сэргээн тунхагласан ийм одоо өдөр юм. Тэгээд энэ бол одоо үнэхээр юм бидэнд бол өнөөгийн одоо бидэнд бол хамгийн одоо чухал ийм одоо зүйлээ. Тийм учраас бол энийг бол бид нар одоо үеийн үед бол Монголын одоо олон одоо алтан маргийн одоо ноёдууд язгууртнууд за ялангуяа одоо тухайн үед бол Монголын одоо эрдэмтэн лам нар бол энэ тусгаар тогтноход бол хамгийн одоо чухал үүрэг одоо гүйцэтгэсэн ийм одоо байдгийг. За тийм учраас бол тэдгээрийг одоо хүндэтгэж энэ 12 дугаар сарын 29-нийг бол бид нар одоо бахархалтайгаар тэмдэглэж байх ёстой. Ам биетэйгээ дүүцэлж улаанцтайгаа одоо энэ тусгаар тогтнолын төлөө тэмцэлдэж маш олон бэрхшээлийг давж амь насаа ихэнх нь алдаг ингэж яаж авчирсан хэрэгчлээ юм аа. Тийм учраас одоо манай залуу үеийн түүхээ сайхан судалж үзэх хэрэгтэй. Тэгээд энэ тусгаар тогтнол гэдэг ямар гайхамшигтай вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас энийг бол жоох юм гэж бодож болохгүй юм байна. За энэ өдөр бол үнэхээр одоо монголчуудын хувьд бол Монголын одоо их алтан ургийн ноёд шашны төрийн зүтгэлтнүүд ялангуяа үнийг одоо оройн мандаж энэ одоо хувьсгалыг энэ одоо эрхчлөө цогц тогтнолоо сэргээн одоо мандуулсан энэ одоо гол ажлыг хийсэн 8 дугаар богдцондоо мотхтыг бол нэхэн санаж одоо энэ хүнийхээ ачийг одоо санах заашгүй одоо юм өдөр гэж хэлж байна. Хэдийгээр тэр одоо 8 дугаар богд гэдэг хүн нь одоо төвдөөс салгдсан төв түн байсан боловч түүнийг бол монголчууд одоо энд бага наснаас нь авцраад тэгээд монгол хэл одоо сургаад монгол одоо сэтгхүйтэй болгоод тэгээд жинхэнэ одоо юу гэдгийг те монгол хүмүүн болгож ингэж одоо Монголын одоо дээдсүүд бол хүмүүжүүлж одоо чадсан байна. Монголын төлөө гэсэн одоо сэтгэл зүрэхтэй ийм одоо болгож чадсан байна. Бурхны шишин дархай авдрахаа монголчуудыг нэгтгэх маш том хүчин зүйл болсон. Чухамдаа ийм учраас Бурхны шишний тэргүүн богд 8 дугаар гэж авсан нутагт энэ 11 оны үндэсний хувьсгалыг ялалтан түргэж, амжилтанд түргэж өөрөө эзэн хан суусан. Ийм учиртай. Тийм болохоор би монголчуудаа Монгол үндэстэнд богд хаанд хүнд итгэлтэй хандах учиртай гэж хэлдэг юм аа. За монголчууд үг түүхээс нэлээд холдсон болохоор шинэ жил дарагдаад энэ үндэсний баяр хамгийн одоо үн цэнтэй баяр би хинбэ, бид хинбэ, Монгол гэдэг чинь хин юм бэ гэдгийг одоо мэдих учиртай, өөр хүүхдтэй өвлүүлэх учиртай өдрийн ач холбогдлыг жоохон умартаад шинэ жилийн баярт илүү ач холбогдол өгдөг явдал байх шиг байд юм аа. Тийм дээ. Юутай ч гэсэн энэ өдрийг бол бүх монголчууд одоо дээр доргүй тэмдэглэж өөр хүүхдтэй өвлүүлэх учиртай. Та Монгол улсын иргэн бол Монгол үндэстний нэг хэсэг үзэж байгаа бол энэ түүхийг мэдэж энэ өдрийг одоо чухам одоо бахархалтайгаар тэмдэглэх учиртай шүү гэдгийг одоо хэлэх байна. За 12 дугаар сарын 29 гэдэг бол монголчуудын бол үнэхээр одоо санаж явах, дурсаж явах, бахархаж явах мөн одоо энэ өдөр юу болсон бэ гэдгийг хэзээ ч одоо мартахгүй байх хэрэгтэй өдөр. Монголчууд маань ямар ч байсан одоо хар гэртэй хаан, бор гэртэй богд байх энэ одоо эрх чөлөө бид нэр авсан өдөр учраас өнөөдөр энэ 12 дугаар сарын 29-нийг нийт монголчуудын одоо үндэсний тусгаар тогтнолын тогтоосон баярын өдөр болгон тэмдэглэж байгаа. Монгол улсын их хурлын шийдвэрээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2011 оноос хойш энэ өдрийг үндэсний баярын өдөр болгосон. 1911 оны 12 сарын 29-нд зарласан богд хаант Монгол улс бол нийт Монгол турхтны эв нэгдлийн одоо илэрхийлэл болж нийт монголчуудын одоо сэтгэлийг хөдөлгөж тусгаар тогтносон байхын утга учирыг ойлгуулсан, бүрэн эрэхтэй байхын учрыг ойлгуулсан ийм үйл явдал шүү. Энэ үйл явдлаас өрнөөгөө бол өнөөгийн бид байхгүй байна. Тусгаар тогтносон Монгол улс, Монгол гэдгийг үр шимийг бид алхам тутам даамсч байдаг. Ийм учраас тусгаар тогтнолоо хайрлах хэрэгтэй. Энэ 12 сарын 29-ний өдрийг залуучууд
маш өндөр хэмжээнд тэмдэглэж энийг сананд орсож түүхээ ингэж бодож явах хэрэгтэй юм байна гэж ингэж та бүхэндээ уриалж байна. Zurchle soiate enkrimo odano tagamin etsege hesayate ednimal tangologimin setzing shimig tetegesen zinneni khawarat janakhar morungomin doğan doç monkısar gol biçer